Монгол улсын консерваторийн дуулаачийн хэлбэр зохион байгуулдаг дэлхийн болон улсын сонгох бүтээлүүдийн 5 дугаар уралдаан амжилттай өмнө энэ төвийн өндөрлөм чагнал галтуулах хэмжээний ихэвчлэн бэлэн болоод байна. Ингээд тайснаа Монгол улсын консерваторийн захирал Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн профессор хөгжмийн зохиолч Бүрүүхүү, Монгол улсын консерваторийн хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын бүхний ажилтан Алтан гэрэл Монгол улсын консерваторийн хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн дуулаачийн техник нэмэгч Монгол улсын соёлын бүхний ажилтан доктор Чинтер нарыг тайснаа хүндэтгэн урилга таатайна. Сайхан таацсандаа бэлтгэсэн хүргэе. За Монгол улсын консерваториос санаачлан жил бүр боломжтой зохион байгуулдаг. Доотлын уралдаан бол амжилттай болж өндөрлөө. Ардын сонгох гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагддаг. Оролцогчдын сэтгэл өндөр байдлаа зарим нь надлаас ярьжсэн, зарим нь би уулзч ярилцсан. За манай шүүгчид бол их сайн ажилласан гэж би бас сонссон. Ирнэх нарийн хэмжүүрээр хэмжсэж үнэлгээнүүд их ойлгохоор болсон байх гэж ярьж байна. Тэгээд энэ уралдаан бол цаашдаа их том уралдаан болно гэдэгт би бол итгэлтэй байгаа. Тэр нь манай оролцогчдын хэмжил бол хүрээгээ нэглэн тэгсэн чанар бол их сайжирч байна гэж бас манай шүүгчид багш нар ярьж байгаа. Тэгэхээр ийм уралдаан тэмцээнүүд аль болохоор олон болох ёстой. Тэгтээ чанартай байх ёстой. Яг энэ уралдааныг одоо зохион байгуулж байгаа нэмэгчид бол Монгол улсын консерваториос зохион байгуулдаг хөгжмийн зохиол Шарвын Нэрнжит, Дойрын дуулаачид хөгжүүлжтэй улсын уралдааныг Монгол улсын засгийн газрын тогтоол гарч зохион байгуулах ийм баяртай үедээ гарсан. Өнөөдөр манай сургууль тогтоолыг хүлээж авсан. Шарав хөгжмийн зохиолчид баруун хинтээ нэмэгт засгийн газар хийлгэж өгөх юм билээ. Тэгэхээр бидний зохион байгуулж байгаа ажлууд бол ингээд цаашаа хүрээгээ тэгээд улсын анхаарал олон улсын анхаарал цаашаа орж явах вэ. Засгийн газрын тогтоол гаргах гэдэг бол энэ бол чухал асуудал. Бид нар бол ямар нэгэн уралдаан тэмцээн зохион байгуулах гэдэг санхүүжилтаа яаж босгох уу, яаж бүрийх үү гэдэг одоо хажууд нь байнгын зовлон үйлчилдэг. Одоо бид бол Шарвын Нэрнжит уралдаан дээр ийм зовлонгүй болох юм л дээ. Засгийн газар бол мэдээж одоо тогтоол гарч байгаа учраас хөрөнгө гарчвал гадны дотны том уран бүтээлчдийг авчираад энэ уралдаан тэмцээнд оролцуулах, нүүр улаах тэднийг аврах юм боломж бас бүрдэж байгааг та бүхэндээ баярлалаа мэдгье. За их олон хүүхдүүд энэ уралдаанд оролцсон. Нийтдээ ингээд Монгол улсын консерватори, соёл урлагийн сургууль, захны хөгжмийн коллеж, CD сургууль гэдэг ийм одоо дуулаачийн хэлбэрээр сургалтаа болж байгаа гол сургууль бүгд хамаардаг юм. Тэгээд нийт одоо уралдаанд оролцсон оюутан залуус хүүхдүүд мэдээж яг шүүгчдийнхаа үнэлгээ чиг сонсоод тэс чадвар хийж байгаа. Манай шүүгч гэсэн уралдаан дээр анхаарах зүйлүүдийг хэлж өөрсдийнхөө үнэлгээг хэлсэн оноо зүйлийг хэлцүүлэх байхаа гэдэг та бүхэнд хэлье.